Зя сайн байцгаана уу та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Нээл таарагийн маань энэ удаагийн хөтзөр дэлгэлт эхэлж байна. За энэ удаа хэдүүлээ. Одоо 11 сард ямар байх вэ? Гол одоо ямар үйл явдал болох вэ? Юун дээр анхаарах вэ? Тэгээд нэмээд энерги чинь бас ямар байх талаар одоо үзэх болно. За юу яасан? Миний Монголын ард түмээ. Хангаад амуунаас болгоомжтой байгаарэ. Зузаан хувцлаарай. Би уг нь видеого их айтайхан эртгэн хийе гэж бодсон. Тэгээд одоо ханаад нь дарлуулаад ихэд үнэхээр чадсангүй давхар бясгалын хичээл мчилээч хийж чадсангүй. Одоо л өнөөдөр л гайгүй болоод юмдаа орж байна. Та бүхнээс би хаага бодож ханаад томноос сэргийлээрэй. Максын зүгээрээ. За тэгээ одоо 3 хөзөр байна. Даянч, Савааны хаан, тэгээд зоосны боол. Энэ 3-ын аль нь нүдэнд тусчин тэрийгээ сонгоорой. За одоо тэгээд 5, 4, 3, 2, 1 сонгосон гэж найдаж байна. Эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань Даянч буюу одоо Hermit. За хөзрийг ажиглавал нэгэн ганцаардсан өвгөн одоо дэнлүү бариад саваагаар тулаад одоо өвлийн хүтэнд алхаж штэ. За ер нь энэ сар таны хувьд жоох бас илүү гадагшаа гэхээсээ дотгошоогоо чиглэсэн сар байх нүдэ гэдэг хөзөр гарч иж байгаа юм аа. Ер нь энэ Даянч гэдэг хөзөр маань илүү тийм дотгошоогоо нэгдүгээр ч юу. Ер нь би яг юу болоод байна? Миний амьдрал яаж ч юу те? Энэ ер нь зөв явж байгаа юу гэдэг талаар их тийм бодогдсон бас ер нь одоо ингэж цаашаа амьдрах юм уу? Ер нь яах гэдэг талаар тийм бодсон, дүнсэн одоо сар байх болно гэж нэг талаас гарч иж байгаа юм. За нөгөө талаас одоо юудгийн ер нь нэг юм амьдралаа харцнаад яавал дээрөө юу хийвэл дээрөө хүмүүсийг бас таниад эргэн тойронч нь одоо айтайхан хүмүүс байна уу эсвэл зүгээр л бүтггүй малнууд байна уу гэдэг бас тий харах хэмжээний одоо үйл явдлууд бол одоо танд болно гэж гарч иж байгаа юм аа. За ингээ яах вэ? Гарч ирдэм байжээ. Хардсан байжээ. Болж байна тий. Гэхдээ энэ чинь зүгээр нэг ингээд харах биш. Тэрэндээ бас тийм үйлдэл хийгээч гэж байгаа юм. Ер нь энэ хөзрийг сонгосон хүн та одоо юу гэдэг? Яг тийм юмтай гол чухал зүйлтэй нүүр тулахаас зайлсхийдэг. Эсвэл асуудалд сөргөлдөөтэй нүүр тулах зайлсхийдэг. Ер нь л нэг юм гайгүй штэ, зүгээр штэ, болно штэ гэдэг одоо байдлаар аливаа асуудал ханддаг юм уу да гэдэг хөзөр гарч ирж байна. Тэгэх тусам амьдрал таны одоо юмтай ч нүүр тулуулж бас ер нь дими зүйлийг бол дими юм нүүр тулуулж бас болох зүйлийг бол болохтой нүүр тулуулахаар одоо 11 сар бол жоохон тийм төрлийг бол нэг талаас байн шиг гэж гарч байгаа юм аа. За Hermit хөзрийн 3 дахь утга бол ийм байдаг юм. Одоо үгдгийн ер нь амьдралдаа дараагийн 2-3 жилдээ карьераа ч юм уу, ажил төрлөө ч юм уу, эсвэл бизнес ч юм уу те аль талаа яг яаж хөөвөл дээр вэ? Юун дээр анхаарвал дээр вэ? Ер нь яаж амьдрал дээр вэ те? Энд ч бас бодно штэ. Тэр талаараа ер нь энэ сар маш тийм бодсон, бас боломж гаргасан, эсвэл боломжийг хайсан тийм сар байх болно гэж гарч иж байгаа юм. Гэхдээ юу шүү? Нэг тийм хүн амьд танд нэг тийм зөвлөөд та тэрийн заа гоё юм байна гэх биш. Илүү тийм амьдрал танд одоо та өөрөө амьдралаас тийм боломжийг хайсан бас ингэж болох юм, тэгж болох юм гэсэн тал руугаа орсон байлгахт юм шүү гэдэг хөзөр одоо ингэ гарч иж байгаа юм аа. Яагаад вэ гэвэл одоо юу юм байгаа юм? Даянч ч өөрөө ингэж хөзрөг юмаа хайгаад одоо чинь ингээл амар амьдралтай юмтай байсан Даянч гинт ингээл Даянч болоод амьдралаас гол ингээд хайх юмудаа хайгаад явдаг байхгүй юу? Яг тэрнтэй адилхан та бас өөрөө амьдралаас хайх юм хайгаад олох юм олоод ялангуяа санхүү яг өөр ч одоо амьдрал хамгийн хэрэгтэй юу вэ те? Тэр талаасаа хайж явах ёстой. Хүнээс асуух ёстой. Бас их тийм боломжуудыг бас одоо зориулж явах хэрэгтэй юм шүү. Тэгэхгүй бол зүгээр нэг юм одоо байгаад байвал байгалах амьдрал ирэх юмаа гэдэг хөзөр энэ дэр ингээд гарч иж байгаа юм аа. За юу яана?
Нөгөө талаас бас нэг яг үнэ сонирхолтой зүйл гэвэл энэ сар одоо юу яагаад байна? Санхүү тал дээр бол нэг тийм амар санаа завхаргүй л гэж гарч ирээд байгаа юм. Яагаад гэвэл боддоо өлсгөлэн хүн яг тийм амьдралын би яагаад төрчөө ч юм уу ерөн цааш яах нь гэж тийм санаа завхгүй шүү дээ. Ерөн л нэг тийм одоо мөнгөө яаж болох уу, салангаа яаж байгаа, яаж хоос онцгүй төлөв санаа зов. Харин энэ сар санхүү тал дээр харин тийм гайгүй байх болов гэж гарч ирж байгаамаа. За харин явж байна. Гэтэл нэг хэдэн сонирхолтой үйл явдал болно. За эхнээсээ дараачаар орё. За 5 сэлэм. За хүмүүсийн сайн муу, сайхан муухай, царилмуутай утсан шартаа ерөн жоохон туулах хэрэг гарна. Таны одоо өөрийн одоо нэгсэндээ та өөрөө ер нь би хэлсэн шүү дээ энэ үсээ сонсон нэг тийм одоо конфликт буюу тийм зөрчлөөнөөс тийм зайлсхийдэг төрлийн хүн гэнт ингээд хүнтэй зөрчлөө тийм болоод ирэхээр мэдээж хүмүүс сайхан санагдах ойлгомжтой. Ер нь энэ сар та жоохон хүмүүстэй жоохон нэлээд тийм нүүр тулсан одоо муудалцсан маягийн эсвэл өөрийгөө тийм одоо хамгаалсан тийм өөрийгөө хамгаалаад хэрэлдсэн тийм үйл явдлууд бол зөндөө болно. Яагаад гэвэл эцсийн үр дүндээ таны амьдралын таны төлөө үйл явдал учраас айхтар нэг тийм би ингээд одоо тийм айгүй одоо энэ сар аяг тийм тогшин байна. Би эсвэл энэ сар аяг тийм хүмүүстэй муудалцах тэрэг ялгасан байхгүй. Угаасаа нүүр тулуулах юм бол нүүр тулуулах юм. Одоо тийм учраас заавал нэг би яаны энэ хичээл болох шаардлагагүй шүү гэдэг үзрийг одоо энэ гарч байгаа юм аа. За хоёрдугаарт гэвэл ийм байгаа юм. Ер нь бол юу шүү жоохон стресс давтахгүй бол гарч ирнэ. Ялангуяа хүмүүсээс гадны хүмүүс эсвэл амьдралын одоо танилцуулж тийм үү дотны хүмүүсээс тийм стресс авах зүйл орж ирнэ. Яагаад гэвэл бас түрүүчтэй адилхан. Та их зөөлөн байсан байна. Одоо тэрийгэ болж гин. Тэгэнгүүт энэ дурак яагаад зөөлөн байх болж байгаа талаас нь хүмүүсийн оронд та өөрийгөө хамгаална. Тийм үйл явдлууд ер нь ажил төрөл ч юм уу хувийн амьдралаар гарч ирэх болохоор бас одоо юу гэдгийг хоолндоо бодлоо энэ сар бүтэхгүй байна гэж бол нэг тийм битгий бодоорой гэдэг хөзөр одоо энэ нэгээд гарч иж байгаа юм аа. За тэгээд дээр нь бас одоо таны жоохон одоо мөрөх гэх юм уу орхих гэх юм уу бас тэний үйл явдлууд ер нь болох учраас энэ сар ер нь жоохон хүмүүстэй тийм маш тийм санаа гаргасан, нохой санаа гаргасан, манж зангарсан тийм заваан жоохон санаатай одоо эцсийн үр дүндээ бол эрсдлээ маш сайн бодож үзээрэй гэж гарч байгаа. Тэгэхгүй бол бодолтой байж одоо юу гэдгийг та өөрөө хуурчаад нэг тийм гинэн боёо өнчин ботго царайлаа тавил тийм юм үстэй. Тэрний оронд ядч нэг юм одоо бас бодолтой анхааралтай байж агаад за ингэж болохгүй юм байна. Энэ дураг харвас гэх юм нэгэ мэдээ явахгүй бол хинч тэгээд юу яахгүй штэ. Та одоо мэдж байгаа байлгүй. За муурлаа, за хуурлаа шүү гэдгсэн юм байхгүй штэ. Тэгэхээр одоо бас жоохон эрсдлийг бас бодолцож үзэж юм хийж байгаарай. Ялангуяа таныг бас ашиглаж гэсэн эсвэл яач гэсэн бас зөндөө байд юм биш шүү. За тэрнээсээ бас жоо эрсдлээ хамгаалжээ нэгдүгээр. За дараачих нь бас нэг одоо энэ бол миний таар үзрийн дуртай үзрийн нэг 8 сава. За хөзрийг ажиглал одоо нэг тийм чидж нисэж байгаа ном одоо ном сумшигтэй сумшиг тийм юу байгаа штэ 8 одоо сава доошо бууж байна. Юу гэсэн үг вэ гэхээр энэ сар та аюу их тийм хөдөлгөөнтэй аялсан эсвэл ямар нэг зүйлсийг бүтээсэн аргыг олсон бас зүгээр нэг юм юу яагаад аюу тийм хурдуурд ингээс үйл явдал болсон ачаалтад одоо сар байх нүдэ гэж гарч ирж байгаа юм. 8 сар бол нэгдүгürt хурдны хөзөр, хоёрдугürt аяллаа хөзөр. Ер нь одоо юу штэ юм бүтээгээл юмыг ингээл үр дүн гаргаал гэс төвтөг тас тус гэж явж идэх хүмүүс байдаг штэ. Яг тийм төрлийн үйл явдал одоо танд энэ сар болно. Тэгэхээр тийм зүйлс таныг бас тийм муу хүмүүсээс холдуулаад бас хэд
сэтгэл готрлоос холдуулаад нөгөө талаас амьдралыг чинь илүү тийм зөв талаас бас хүмүүс ингэж амьдж болдсон шүү. Ингэж бас байж болдсон шүү гэж чинь илүү тийм харуулсан үйл явдал болох учраас нэг талаасаа бол аюу тийм сайн зүйл нөгөө талаас бас одоо хүнээс авах чинь би хаях чинь би гэдгийг ер нь тийм сайн мэдэрч байгаарэ гэдэг хөзөр гарч байгаа юм шүү. Гэхдээ энэ 8 сава гэдэг хөзөр юу гэдэг юм? Бас аюу гинтийн бэлэгтэй. Ер нь амьдрал бас гинтийн үйл явдал, гинтийн бэлэг бас зөндөө байт юм шүү. Тэгэхээр одоо юу гэдгийг бас огцом үйл явдлуудад сайн ч байгаа, муу ч байгаа. Айхтрах битээ юу яхаарай. Юу гэдгүүлээ гайхшраарай. Болох юм болдгороо болж байгаа гэдгийг сайн ойлгоорой гэдэг хөзөр гарч иж байгаа юм аа. За харин одоо гаргалгааны нэвжсэн хөзөр рүүгээ орцгоё. За тэгээд уусаа ойлгомжтой. Эхнийх нь бол юу яж чинь 3 ном. Биш 7 ном солирч байна. Тодорхой байдал. Юу штэ хөө? Таны амьдрал энэ хөдрийг сонгосон хүн одоо таны амьдрал жоох юу байна? Явцгүй байна. Зөв шулуухан хэлээд. Явцгүй юу гэхээр одоо юу гэх юм болгон чинь тийм жоохон бүрхэг гэх юм уу? Эсвэл тийм ерөнхий байгаад байна. Болно гэдэг байвал наач юм юунд болохгүй байна л гэсэн үг байхгүй юу? Их тийм тайван гүндүүгүүд зан чанар хэрэгтэй хэрэггүй гэдгийг тэрийг ойлгоо заа юм гэж гарч ирж байгаа юм. Тийм учраас танд одоо өөрийн амьдралаа одоо бүх юма тодорхой хаашаа явж байгаа юм, хинтээ явж байгаа юм. Миний амьдралыг ямар хуу урт учиртай юм. Тэгээд хэний хажууд тийм би одоо гоё байгаад байна. Хэний хажууд би явахгүй байгаа тийм. Хэний хажууд би өнөө тийм гэрлээд байна гэдгээ бодож үзье. За тэгээд яг ийм одоо байгаа амьдралаа одоо явбал бас бүтгүүгүй те. Эсвэл би одоо юуг өөрчлөхөөр вэ? Юуг яахаар вэ гэдгээ бүх юма тодорхой болгоо гэдэг хөзөр одоо энэ хөзрөө дээр гарч байгаа юм аа. Энд нэгсэндээ таны амьдралыг энэ сар жоон тийм сайнтай нүртэл болно, муутай нүртэл болно. Ер нь тийм учраас бас нэг талаасаа одоо мэдрэмж ч гэсэн босод одоо тийм үйл сараас илүү сэтгэл зүйн хувьд мэдрэмж илүү өндөр байх болно шүү. Тэгэхээр одоо юу гэх юм өөрийгөө бас давхарж байгаа бяцхан дараад дотгошоо байхгүй жоохон тийм хэрүүлэм тэмцэлтэй задруудыг хийж магадaltaж байгаа юм байгаа шүү. Эхнийд гарч иж байна. За хоёр дахь нь 3 сум атаархал. За хүний хэл лам угаас тийм зөндөө байдгийм байна. Та бас нэг тийм одоо гэдэг ууг нь бол мөрөөр явж байгаа тийм зүгээр л мөнтгөрөөрөө мөөмөжл явж байгаа юм баггүй юу? Гэхдээ таны амьдралыг бас атаархтай, таны амьдрал бас дургуй өдөр тийм төрлийн зөндөө байдгийм байна. Тэгэхээр тийм төрлийн хүмүүс бол жоохон тийм лайттай тэгээ юу яа штэ одоо ингээл хорлчих гайл бас ингэж гээл эсвэл нэг юм одоо хэлэн болчих гайл байдаг штэ. Тийм төрлийн хүмүүс энэс орж ирэх болно шүү. Баг зэргийн жоохон эрсдлээ сайн бодоорой гэж байгаа юм. Тэгэхдээ чи юу штэ шумуул одоо зөгийн бид нар хазуусаа яаж мэддэг вэ? Эсвэл шумуулн ч юм уу? Одоо яг шумуу суугаад хазчих ч юм уу те. Нэг хэсэндээ заавал нэг юм жоохон хүн бүтэхгүй хүн энд байна шүү гэдгийг мэдэрч иж бид нар нэг хэсэнд бүтэхгүйнээс зэрэг салдаг. Тэгэхгүй бол бидний амьдрал бүтэхгүй хүн байгаа л гэдэг нэг тийм хотлоо нэгээл ахаа хичиж юм миний дүү ч юм уу те. Нэг тийм хотлоо цэчин царилал байдаггүй юу? Тийм хүмүүс жоохон тийм муухай ашиг гараад хүүдэн царай яг ориг дүүрээ гарах үед бид нар яг нэг юм за энэ хүн үнэхээр бүтгэхүйг мэддэг. Яг тийм үйл явдал бас энэ сар болно. Нэг талаас бол хэцүү тэгэхээр нөгөө талаас бол том зургаар харуул үнэхээр сайн зүйл. Бид нар хүний сайн мууг харж яаж мууг нь дүгнжиж бид нар цаашаас илүү тийм том дүгнэлтийг хийх болно. Тэгэхээр өөр чинь тийм таалагдаагүй ч юм уу эсвэл тийм хүүтэн санагдсан эсвэл тэрийг санагдсан ч юм уу тэр зан гаргасан хүнээс нэг тийм харьцаагаа тасахтай битгий нэг тийм юу ягаарай харан байгаарай заа юу. Энэ сар л уус тэрийг тийшэж хэлж байгаа юм. Гурав дахь нь за номны бол буюу одоо булга
Ер нь аливаа асуудалд одоо илүү тийм логик талаас хөнгөн байгаарэ гэдэг үзэр гарч иж байгаа юм. Заавал юм нэг тийм зүрхэн тушаа хүлээж аваад тэр намайг хурцсан ч юм уу эсвэл тэр хүн үнэхээр сайн хүн юм аа. Би тэр хүн тайлбарч юм уу. Тийм зүйлсээр айхт тийм юм битгий хүлээж аваарэ. За энэ тэнэгтлээ за угаасаа ойлгомжтой болиё гэд. Эсвэл энэ хүн сайн хүн юм байна. Ачирыг нь мартахгүй сайхан хариулж явъя болоо. Эсвэл өглөө өсөж яана удаа гэдэг ч юм уу те. Айхтар ямиг одоо зүрхэндээ хүлээж авах тусам өөрчлөн нэгдүгээр хэцүү байхаас гадна одоо тэрэндээ яг тийм тохирсон шийдвэрийг гаргах гэж бас бөө юм болно. Тэрний оронд хурдан за ингээд гастасас гэдэг шийдвэр гаргач яваарэ гэж бол танд энэ өдөр энэ сар одоо хэлж байгаа юм шүү. За ингээд юу яасан? Ерөнхийдөө дурдахад бол энэ сар одоо илүү тийм дотгошоогоо чиглүүлсэн илүү тийм амьдралын тийм тодорхой болох руу тийм ухааруулсан одоо сар байх болно. Жохон тийм сөрөг хүмүүсийн чинь бас одоо амьдралын чинь тийм батгыг шахаж байгаа аягтай тийм бас сөрөг хүмүүсийн чинь илүү тийм гаргаж ирэх болно. Гэхдээ одоо энийг яахтар тийм хүлээж авах шаардлагагүй. Яагаад вэ гэвэл таны амьдрал угаасаа тийм бас зөндөө хийх тийм бүтээх гой үйл явдал гарах учраас тэрэндээ илүү төвлөрөөрэй. Харин сөрөг хүн гарч ирвэл айхтар тэр хүмүүст одоо сэтгэл хөдлөл гаргахгүйгээр одоо яг юмаа хийгээд яваарай гэж гарч ирж байгаа юм аа. За харин юу яа? Энэ сарын одоо Oracle хөзрөөс юу гэж зөвлөж байна? Одоо харцгаая. За эхнийх нь одоо юу гэж одоо амьтны амьсгалж байгаа амьсгал бүрчин таныг одоо ихээр амьдыг мэдрүүлж байна. Ер нь юу яаж байгаарай? Энэ хөзрөөс сонссон хүн танд одоо хэлэхэд таны чинь юу гэдгүүлээ зүүнний будаан дээр тогтох одоо юу чинь амьдрал гэдэг үстэй. Яг тийм зүйл таньж тохиолдсон. Гэхдээ одоо тийм сонирн байлгээд ирээдүйд үүр сонирн бай гэсэн үг биш юм аа. Зүгээр одоо стрессийг маш сайн тайлж сур. Тэгээд амьдрал чинь бас богинохон хэрнээ бас амттай үйл явдал жигтэй, давслан үйл явдал жигтэй байдаг учраас тэрийг санаж явбал маш сайн гэж байгаа юм. Хит юм болгонд эрсдэл аваад юм болгонд сэтгэл зүрхээрээ гаргаад хямаараа давил нэрээ шүү. Ёстой амьдралын чинь түүх чинь тэгэл 80-90% тийм эмод болох гэдэг нь шүү дээ. Тэр талаар маш анхаараарай гэж ихний өдөр маань хэлж байна. Хоёр дахь нь асуудал алга харин ердөө бүгд дандаа тийм хувь тавилан байна гэж байгаа юм. Таны хувь тавилан таны зам. Та өөрөө ингээд хувь тавилангаа бүтээж байгаа. Харин та өөрөө ингээд юу яагаад байгаа бол югдүүлээ. Хувь тавиландаа ингээд тийм эрсдэл аваад нэгсэндээ юу штэ. Чанартай амьдрал гэж юу хэлдэг вэ гэхээр одоо тийм мөнгөтэй, төрхтэй, эхнэр эмэгтэй биш. Одоо амьдралд гарч иж байгаа асуудал проблемуудыг тухайн үед нь нүүр тулж шийдэж явахыг хэлдэг. Тэгэхээр яг тэрнтэй адилхан та бас нүүр тулж шийдээд төсөлсгээ явах нь энэ сар маш хэрэгтэй юм шүү гэж гарч иж байна. За харин таныг энэ сар одоо ямархуу энерги аврагч хүрээлж байна. Одоо харцгаая. За эхнийх нь judgment буюу шүүлт. Юу яасан? Ер нь жоохон тийм энэ сар илүү тийм жоохон хэрүүл уралтай ч юм уу. За хэрүүл уралж хайшээ. Одоо илүү их тийм өмнө нь бол ингээл чимээгүй чимээгүй ч хүнийг тийм төв гэл өрхдөг байсан бол энэ сар илүү их тийм одоо юмтай нуудлцээ эсвэл яг юмтайгаа нүүр турлыг энэ муу дээлхүүлж юу байсан те. Тэр тал руу таныг илүү их тийм чиглүүлсэн харагдуулсан бас нэг тийм зөөлөн гэдэг нэг тийм байлахгүй гэдэг талаас чинь одоо гаргаж байгаа юм байна. Хоёр дахь нь chariot буюу морин хэрэгтэн. Ер нь амьдрал таныг их гоё зөв тал руу чиглүүлээд гоё болох гэдэг юм байна. Энэ бол маш зөв зүйл. Таны амьдрал одоо их гоё тал руугаа орно. Бас шалтгаан зам руугаа орж байгаа. Тэгэд хувь тавиланыг яалч одоо тийм 10-аас 9 гэсэн үйл зам руу явж байгаа шүү. Тэхийн тулд хүн өөрийнхөө тийм бас асуудлуудад нүүр тулах хэрэгтэй гэж байт юм аа. За ингээ эхний хөдөр маань дуслаа. Хөдөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, subscribe дараарай. Мөн донешн юу л маш баярлах болно. За тэгэхээр мөн та
гүйлгийн утган дээр юу хийх өсч ямар хөлзөртэй байна. Юуны төлөө тэмүүлж гэдгээ бичээ явуул тэр чинь төлөө сайхан манифест тэгээ залбирлууд өрөөлөх болоо. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн өсөөрөө дашрын дуртахад ингээд таны болон таны таньдаг хүмүүс татны хүн чинь ингээд байнгын стресстэй, байнгын уур уцаартай одоо ингээд тавьж чадахгүй байгаа бол та юу ягаарай? Энерги цэвэрлэг Oracle давсах хэрэглээд үзээрэй. 10-20 минут сайхан усанд ороод тэгээд тусч өснө болно. 10-20 минут сайхан бясалгал хийгээд тэгээд гараад ирэхээр одоо шүшүүд гараад ирэхээр аюу сайхан энергийн цэвэрлэгдээд маш сайхан тайвшраад нойрн хүрээд бүр энерги хүртэл сайхан болоод гараад ирдэг юм байна. За тэгээд сүүлд нь хэлье. Дашрын дуртад таны амьдралыг та шийдэх болохоос нэг юм буртад дулданд орж ирээ шийдэх юм шүү. Та бас өөрийгөө бас толгойг мэдж байгаарэ. Ер нь асууя. Яг толгой чинь хаана явнаа заа юу. За одоо ингэж хоёр дахь хөдөлгөөгөө орцгоё. За хоёр дахь хөдөлгөөр маань Савааны хаан. За хөдрийг ажиглавал одоо нэгэн хаан сууж байна. Саваа барьчихсан. За энэ бол юу гэсэн үг вэ? Та энэ сар ер нь амьдралаа тийм том зургаар харъя. Ер нь нэг юу болоод байна? Яах гэж амьдраад байна? Зөвхөн зүгээр нэг бодох биш. Одоо ингээд ер нь нэг тийм та бусдаар нэг тийм одоо ялангуяа сүүлийн үе таны амьдралч нэг л тийм юу байсан бол яахад мэддэхгүй их тийм хожооч байгаа юм шиг үгүй шиг тийм сонирн байгаадсан бол энэ сараас эхлээд та яг одоо өөрөө чинь амьдралаа та яг өөрөө гоё юуг авах нэ. Одоо толгоогоор яг өөрөө хамаагүй шийдээд гясгээс одоо хүссэн юм аа маш сайн хийнэ гэсэн. Тэгэхгүй бол ер нь сүүлийн хэдэн сар магадгүй хэдэн 7 өдөр байдаг юм уу? Таны амьдрал нэг л тийм жоохон зогсон байгаад байна байсан байна. Одоо үгүй хоёр дахь хоосолох гэж ярьдаг штэ. Тэрэн шиг юу яадгүй амар тийм баяждаг тийм амар лагин болгүй айгу удаад байдаг. Гисэн ирнэ бас тийм зогсчдгүй. Тийм хойшлол нэг юм одоо чихэр долоолоод байгаа юм шиг байгаад байдаг. Тийм маягаар байсан бол тэр нь энэ сараас эхлээд өөрчлөгдөж илүү тийм зөв тал руугаа буюу таны өөрийн хүсснээр болдог. Тэгэхээр мэдээж дөрмийн дагуу танаас одоо юу одоо хичээл зүтгэл гаргалгүй л яах вэ? Их тийм хичээл зүтгэл гаргасан тийм сар болох нэ гэж гарч иж байна. Одоо тийм угаасаа хичээл зүтгэл гаргахгүй болохгүй. Яагаад гэвэл бүх одоо ийм зогсоосон хэцүү байсан зүйлс чинь аюул сайхан бүтээд пак гэж явж эхлэх учраас аюул сайтай одоо айтайхан одоо өөдрөөр юм харсан өөдрөг яг мэдээж тийм сорилттой тийм сар байх нэ гэж одоо ингэ харж байгаа юм аа. За хоёрдугаар утга нь гэвэл ийм байгаа юм. Энэ шиг төлөө одоо таны одоо хийж байгаа зүйлс аюу тийм тань нөлөөлөөд таны энерги хүртэл сайхан өсөөд тийм гоё одоо харилцан бусдыг татах чадварч тийм бус нөлөөлөх чадварч гэдэг юм уу тэр нь хүртэл аюул сайхан өсөөд аюу айтайхан гоё болох юм байна. Тэгээ одоо тийм юм ер нь нэг тийм юм хүлээхгүй шууд ингээл газ дайрал ордог. Газаас хурдан дуусгадаг те. Одоо ажил төрөл дээр ч гэсэн бас ингээд сайхан гоё ямар юмд хурж чаддаг. Санхүү дээр ч гэсэн тийм гоё одоо л нэг юм гүнзгий амьсгаа авахтаа боллоо гэдэг шиг тийм тал руугаа хүрэх юм байна гэж одоо ингээд гарч байгаа юм аа. За тэгээд дээр нь цааш нь ингээд харуул ийм байгаа маа. Одоо энэ чинь юу штэ? Савааны хаан. Одоо тэгэхээр таны амьдрал бас мэдээж буян сайн уйлд хүмүүс сайн тусал тэ тэгжээж одоо тэний бас зам мөрчин бүр сайхан тэгчрээ сайхан явах болно. Ажил төрөл ба одоо санхүү болон тэр талын чинь аюул сайхан тийм тогтворч одоо хараа л та хаан сууц ер нь холыг харсан байгаа биз. Ойрдоо нэг тийм зовлонтой мовлонтой ихгүй байгаа. Тэгэхээр ер нь нэг тийм ойрын санхүү яа гэдэг чинь аюул айтайхан болох энэ сард бол болох бөгөөд таныг илүү тийм холын юм руу чинь чиглүүлсэн бол байх юм байна гэж гарч байгаа юм аа. За ер нь хайр дурлал, ажил төрөл, хүмүүстэй харьцаа харилцаа бүгдэн дээр нь та өөрөө ер нь тийм лидийг хийгээд юу явах ёстой шүү.
хариуцлага санаачлагыг гартаа явах хэрэгтэй шүү. Тэгвэл ер нь таны амьдрал энэ сар маш тустай бүтггүй юм байхгүй дээ нэрээ. Степ барьсан чалцгүй шүү. Бороо. За харин тийм ерөнхий ороод нэг юм байна. За харин хоёр дахь өдөр 3 зоос. Өдөр дээр одоо 3 зоос шиг хэлбэртэй баган дээр одоо хүмүүс ингээ аваарчсан юм яриа зогсож штэ. За юу байгаа юм? 3 зоос гэхээр таны амьдрал одоо юу хийж байгаа юм? Одоо таны амьдралд энэ сар та юмыг одоо энэ өгдөг штэ. Хурдан хий гэвэл ганцаараа хий, хол явъя гэвэл олуулаа хий гэдэг штэ. Яг тэрэн шиг таны амьдралаас ер нь ингээд бас хоол явах чинь зориулсан амьдрал чинь шинэ хүмүүс орж ирнэ. Бүтээн байгуулах гой юмуд орж ирэх юм байна. Бас одоо юмыг ингээ хийхэд чинь та бас тань ганцаараа болохгүй бол туслах хүмүүс орж ирэх юм байна. Дэмжих хүмүүс бас байх юм байна. Энэ чинь шинэ танил ба ер нь голлоо тийм хуучин танилуд та буцаж тийм нийлээд одоо илүү их тийм тусламж авдаг ч юм уу эсвэл харилцаа үүсгэх ч юм уу те. Тэр тал руугаа их сайн явах юм байна гэдэг үзэр энэ дээр ингээд бууж байгаа юм аа. Тэгээ чинь юу яаж байгаа юм? Зүгээр нь ингээд зааг орчихгүй. Хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Алиллаасаа ингээд юу нэр хичээх үү, яаж хичээх үү те. Юуг нь бас айтайхан болгочихгүй. За тэгээд чинь одоо хамтдаа ашигтай win-win зарчмаар буюу айл талдаа айтайхан ашигтай байх талаас одоо гарах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр аль талаас бодолцсон, аль нь айтайхан байхтаас аюул сайн бодсон, ер нь юмыг хийхдээ бас тийм үр дүн гаргаж ий одоо болгож ий талаасаа илүү тийм хийжвэл аюул тийм гоё үр дүн гарна. Тэгээд бас аюул олон талын бас шийдвэр санаанд гарна, бас бодлууд гарах юм байна гэж гарч иж байгаа юм аа. За тэгээд энэ олон 3 үнэлэгч одоо 3 зоос бол одоо юу шнэ тулгын 3 чулуу гэдэг шиг аюул тийм тогтвортой байдлыг илэрхийлдэг. Санхүү талаас энэ сар бас аюулгүй тийм тогтвортой болох талаас юм бол эхлэх юм байна. Гэхдээ юу шүү? Одоо таны дангаараа хийж байгаа санхүүгийн одоо төлөвлөгөө гэх юм уу да. Тэрээс одоо юу гэдэг зүгээр нэг юм амар огцон байж байгаа л огцон баяжна гэсэн тийм бол биш. Илүү тийм урт хугацааны санхүүч бол аюул сайхан тийм гоё тийм өдөр өсөө тийм явах юмаа гэж гарч иж байгаа юм аа. Тэгээд 3 зоосны бас нэг утга нь бол юм байт юм аа. Ер нь ямарваа нэг тийм чухал шийдвэр гаргахдаа юу яаж байгаарэ хүмүүстэй маш сайн ярилцжээ. Хүмүүсээс маш сайн асуужээ. Одоо бодлоо маш сайн хуваалцж байгаарэ гэдэг үзэр гарч иж байгаа юм аа. За ингээ сайхан явсны дараа одоо таны 3 дахь үзэр бол 4 саваа. За хөдрийг ажиглавал одоо нэгэн гэр бүлтэй одоо хосоод аюул сайхан юмд хүчлээ, аюул сайхан болчлоо, бас айтайхан байна гэдэг тал одоо гисэж байгаа хайртай аюул сайхан байна шүү дээ. За энэ бол ийм байдаг юм аа. Энэ одоо хөдрийг ингээ хараад тахаар одоо ямар ч үсэн энэ сар бол их гоё тийм одоо шинэ хүмүүстэй уулзсан, давхар одоо хуучин танилуутайгаа сайхан учирсан. Ер нь бол их тийм сайхан сар бол болно. Гэхдээ яаж вэ гэхээр бол байх юм байна. Ер нь ингэж явсаар байгаад сарын сүүл гэхэд ямар ч нэг гоё юмд хүрчихсэн, нэг гоё талдаа орчихсон. Одоо ингээд давхар аюулгүйдгийн тийм тэмдэглүүлжтэй гоё үйл явдлууд болсон. Одоо энэ одоо хамгийн гол нь сарын сүүлээр бол та одоо ямарваа нэг хүрэх гэсэн юмныхаа бос тодорхой хэмжээнд хүрчихсэн тийм сайхан бол байх юм байна гэж гарч иж байгаа юм. Тэгээд тэрийгээ зүгээр нэг юм заах хүрчлээ биш. Одоо ер нь би хүрсэн шүү, чадсан шүү гэдэг тийм баярлахуйц тийм гоё сайхан зүйлс болох юм байна. Яг хөө гэхдээ юм байдаг юм аа. 4 саваа бол юу байдгийг одоо ингэж эн чин таар өдөр чи ингэж явсаар байгаад эхний нэг тийм амьдралын нэг сайхан үедээ бас хүрж ийнэ гэсэн утга илэрхийлдэг хөзөрөхгүй юу. Тэгэхээр таны амьдралын ямар ч байсан нэг тийм зөв сайхан цикл энэ сард аюул сайхан эхлэнэ гэж одоо энэ дэр ингээд гарч иж байгаа юм аа. Тэгээд цаашаагаа ингээ харахаар юм байгаа юм. Маш гоё хүмүүсээс сайхан дотносож зузаарах юм байна. Тэгээд ажилтуул яадаг гэдэг юм дээр аюул сайхан тийм левел ихэ гоё явна. Гэтэ зүгээр тийм левел ахихвш одоо танд маш гоё хамт олон. За хамт олон ч биш маа гэсэн бол тийм аюул систем сайхан боломжууд
дээшгээ чиглэсэн гой зүйлсүүд бол таныг хүлээж байгаа юм байна. Тэгээд хамгийн чухал нь гэвэл энэ сар аюул олон шин танилууттай болно. Эсвэл одоо хуучин танилуучны таны амьдралд орж ирэх юм байна гэж гарч ирж байна. За харин одоо юу хийцгаая? Гаргалгааны наривчсан хөдөлгөөгөө орцгоё. За эхний хөдөлгөөр маань одоо булга гарч одоо юу л чинь бие үр гэж ярьдаг үстэй. Одоо нэг мод мэрэд гэдэг штэ. Тэрнэд үстэй. За тэр байна ямарчсан. За юу гэт юм аа чинь нэг аргаад ас нөгөө арал өсгөж штэ. Амьдралын маш чухал шийдвэрүүд гарах учраас одоо нэг төрлийн цикл тусаад дараагийн цикл рүү таны амьдрал орохч байгаа юм аа. Тэгэхээр ер нь юу анхаарнаа. Яг чухал үйл явдлуудыг тийм амар одоо чи нэгж байгаа штэ. Өсгөхийн тулд нэгээс ингээд нэм халтарч унсан юм ихгүй штэ. Булчин сүрмсөө чангалаад ингээд авьяасаа бэлдэж яагаад хаан бухоос тоцоолоод өсгөр штэ. Тэрнтэй адилхан за ингээд хаана юм хийх үү? Энэ шийдвэрийг гаргуул надад ямар үр дүн гарах вэ? Энийг хийвэл би яах вэ гэдэг тийм олон талаас нь юмыг харж одоо явж тийм шийдвэрээ гаргая шүү гэдэг хөтөл эхний ээж нэгээр гарч байгаа юм аа. Хоёрдугаарт гэвэл бас юм байгаа юм. Ер нь их тийм мэдрэмж зүүн совингоо сонсож одоо бас яавал дээр юу л дээр те хүмүүсээ сайхан явж тохоо энергээ сайхан цэвэрлээд тийм сайхан тийм үйл явдлуудыг хийгээрэй гэж гарч иж байгаа юм аа. Хоёр дахь нь 10 анги ад жаргал. Ер нь энэ сар бол охтын гоё амжилт бүтээлээр дүүрсэн ад жаргалтай сайхан тэм сар байх болно. Энд чи одоо юу вэ? Алим болгон ингэж нэг тийм юмд хүрсэн ч биш хүрээгүй юм шиг тийм хоёр орн байх вэ те. Энэ сараас сайхан тийм юм бүтээд за бас болох юм да болгоод одоо тэгээд чинь аяр гэдэг чинь яг тийм сэтгэл ханамж. Сэтгэл ханамж чинь юу вэ? Яг хүссэн юмд сайхан хүрээ тийм тайван боллоо гэдэг одоо гэдгийг илэрхийлж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр таны амьдралаас энэ сар за ястай одоо л нэг юм амьдрсэн шиг амьдарч юм уу? Одоо л нэг юм гоё руугаа орох юм бэ гэдэг. Тэр талдаа маш сайхан ингэж болох юм байна гэдэг хөзөр энэ дээр ингэж гарч иж байгаа юм аа. Тэгээд дээр нь зүгээр нэг ч юу биш. 9 аяг бол хүсэл биелнэ гэдэг юм. 10 аяг бол бүх тийм хамт олноороо бөөнөрөө өстой бутаараа гэдэг шиг ад жаргалтай тийм юмд хүрнэ гэсэн үг гэдэг юм. Тэгэхээр гэхдээ чинь зүгээр нэг юм хүрчлээ боллоо биш. Урт хугацаанд үргэлжлэх сайн сайхан юмны эхэл буюу сайн сайхан гоё зүйл энэ сар эхлэх гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ сар таныг бас маш сайн хичээрээ. Тэгээд бас яг юу хүсэж чинь те юуны төлөө энэ шиг бас маш сайн бодож үзээрэй гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа маа. Яагаад гэвэл тэгж бодож үзсэн зүйл чинь энэ сар маш сайн биелнэ. Яагаад гэвэл одоо аягны хөтөлд энэ одоо гаргалгааны хөтөл дээр их гарч иж байгаа учраас манифест талын зүйл маш сайн биелээд ойрхон байна уу гэж гарч иж байгаа юм аа. За гурав дахь нь 6 аяг одоо reunion буюу одоо дахин нэгдэл, дахин уулзрал. Амьдрал чинь энэ сар ингээд олон үйл явдал болох ч гэсэн хамгийн сонирхолтой үйл явдлууд бол илүү тийм хүмүүстэй холбоотой үйл явдлууд байх юм одоо гэдэг хөтөр гарч иж байгаа юм аа. Илүү тийм одоо бусад руу чиглэсэн шинэ хүмүүс амьдралч нь орсон. Эсвэл хуучны тийм дотнод сайхан хүмүүс амьдралч нь орж иж байгаа ч юм уу те. Тэр талын. За тэгээд зөвөр нэг орж ирэх биш. Орж ирээд аюу сайхан гоё дурсамжийг бүтээгээд маш сайхан үйл явдлуудыг сайхан хамт тааваа үүсгээд гой юмд хүрээд тийм сайхан үйл явдал одоо болох учраас тэр тал дээрээ бас аюу тийм сайн анхаарад гоё байгаарай чинь юу яж болохгүй шүү. Нэг тийм худлаа царайлаад нэг тийм худлаа бардам царайлаад юу яахгүй тус авахгүй ч юм уу эсвэл яг гэсэн мань нүрэ аргаж гэсэн байхгүй шүү. Тусламж авах юм байвал тусламж аваад тагтаг гээд явах ёстой шүү гэж гарч иж байгаа юм байна. За харин энэ сар Oracle гэж юу зөвлөсөн байна харцгаая. За би одоо өөрийгөө өөрийнхөө одоо гол итгэл үнэмшил ба одоо үзэл санаанаас илүү холыг хардаг хэрэгтэй одоо итэг гэж байгаа юм. Нэгсэндээ таны амьдрал энэ сар одоо байж болох хэмжээнээсээ бүр сайхан тулж
бүр тийм цаашаа гоё явах юм аа. Тийм учраас та бас нэг тийм заавал нэг одоо нэг тийм ходгийн бэлхий шиг одоо чиглэлээр сэтгэх шаардлагагүй. Ер нь тийм гоё халыг харсан, байлгыг бүр тэйгсэн, томоор харсан байвал маш сайн юм шүү гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч ирж байна. Хоёр дахь нь одоо бас түрүүчтэй адилхан гэх юм уу? Бас л одоо өөрийнхөө тэгвэл тэрэндээ бүр тийм яг бүх юмаа хүрч чаднаа. Бүр тийм гоё юм болгоно тий. Хаста ямар ч асуудал байхгүй гэдэг хөзөр чинь тань дээр ингээд орж иж байна. Тэгэхээр битгий юмд ингээд санаа зов бүх юм зөв зүгээр байгаа. Одоо асуудалгүй сайхан зал руу явж байгаа. Та нэг тийм одоо би ингээд нэг тийм одоо бодиттой бай нэг тийм эрсдэл мэрс юм манифест би итгэхгүй гэж хэлэхгүй. Харин бүр сайхан манифест итгээд бүр сайхан гоё болгоё бүтээ чадах юм чинь ингээд сайхан яваарай гэж гарч иж байна. За юу яасан? Одоо харин таны энэ 7 хоногийн энэ сарын энерги авраж ямар хөө байх нь харцгаая. За эхнийх нь 1 аяга. Ер нь энэ сар та ихгүй тийм дурламтгай ч гэдэг юм уу? Эсвэл одоо гоё ч гэдэг юм уу те? Нэг аяга гэдэг чинь таны амьдралыг их гоё одоо юу руу оруулнаа, амьдрал руу оруулнаа, сайхан мэдрэмж рүү оруулнаа. Ялангуяа зүрх сэтгэл чинь бүр тийм гоё болгоно гэдэг үзэр гарч иж байгаа хгүй юу? Шинэ харилцаа, шинэ одоо гоё зүйлс гэж ялангуяа хувийн амьдрал чинь маш сайхан болно гэж болохоор тийм сайхан зүйлсийг дуудах энергитэй байна гэж гарч ирж байна. Хоёр дахь нь нар. Азийн тэнгэр сайхан юу гэсэн янзын сайхан үйлдэлүүд танд болох юм байна өө. Тэгэхээр бол ер нь юм хүнд одоо ихтгэл үнэмшлээ сайхан байгаад юм сайхан болох юм бүтэх юм байна. Би энэ дээр нэг тийм одоо эрсдэл хүрэх шаардлагагүй мэ тий юм юу болох юм байна гэдэг юм сайхан ингээ бодолтойгоор байгаарай гэж гарч иж байна. Хоёрдугаарт гэвэл юу юм шүү. Бүх юмыг тань дээр тийм юу яа нар гарахаар бүх амьдралын сайн сайхан бос бузар булаам гарч ирдэг. Тэгэхээр ингэ одоо амьдрал чинь бас гоё ч юм гарч ирнэ, муу ч юм гарч ирнэ. Аль ч нөхцөл бүх юм сайн гэж хараарай гэж гарч иж байна. Хэлж байна. За ингээ хоёр дахь өдөр маань дуслаа. Одоо хөзөр таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээд subscribe дараарай. Мөн донешн хийвэл маш баярлах болно. За тэгмүн та гүрийн утган дээр юу хийх хүсэж ямар зорилготой байна те. Юуны төлөө тэмүүжин гэдэг бичээ явуулвал тэр жинлээ сайхан манифест хийгээд залбирлуудад өрөөлөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан өсөөрөй. Башин дурдгад та ба таны ингээд амьдралын партнер ч гэдэг юм уу эсвэл одоо юу чинь тосууд юм ч юм уу эсвэл санаа зүтдэг хайртай хүн чинь юу яаж байгаа бол одоо юу гэдгүүлээ хэцүү байгаа ингээд стрессээ тайвшрах чадахгүй хэцүү байгаа бол та бүхэн маань энерги цэвэрлэг Oracle давсыг та бүхэн санал болгож байна. Ердөө 10-20 минут сайхан усанд ороод төмпөд уснаж байсан болно. 10-20 минут сайхан бясалгал хийгээд тэгээ сайхан шүшүүд ороод ирэхээр та бүхэн аюу сайхан бие хаж амраад энерги цэвэрлэгдээд маш сайхан болдго юм байгаа юм шүү. За тэгээ сүүлд нь хэлье. Амьдралын ийм үед хүн хөдөлж байх хэрэгтэй. Дараа нь ийм баяр болж ирдэг шүү. Ойлгоорой заа яа. За одоо тэгэд 3 дахь өдрөлөвгөө орцгоё. За 3 дахь өдөр маань зоосны боол. За хөдрийг ажиглавал нэгэн залуу одоо зоос барьчихсан, зоосоо их тийм шинжсэн маягтай одоо харж штэ. За юу гэсэн үг вэ гэхээр таны одоо хувьд энэ сар их тийм сонирхолтой сар байх юм байна. За харин яагаад гэдэг талаар тайлбарлая. Ер нь сүүлийн миний хөгшин энэ хөдрийг сонгосож байгаа миний хөгшин миний найз одоо энэ хөдрийг одоо сонгосон хүн та ойрын хэдэн сар тийм амбицгүй нэг л тийм өхмөл ч юм уу тийм сонирн байсан бол нэг тийм юм хийх хүсэж юм эсвэл хийх юм олохгүй байсан бол энэ сараас эхлээд та тийм хоргон амбицтай болж эхлэх юм байна. Ер нь нэг юм ингэж үзээ, тэгж үзээ, энийг болгох чи те. Энэ бас болох юм байна гэдэг шин санаа гаргаад эсвэл гарч одоо санаа чинь одоо боломжгүй байсан зүйл чинь одоо харин болж бүтэрж эхлэв те. Тэгээд тэрнийгээ сайхан биелүүлэх гэсэн тийм амбиц энэ сараас эхэлж гарч эхлэх юм байна.
Тэгэхээр бол ер нь ийм юмыг бүтээ. За тэгээ сайхан бүр төлөвлөгөө гаргасан. Ингэж хэл болох юм байна. Энэ нөвлөхөд гэж болчих юм. Тэгэхэд болчих юм байна гэхэд одоо юмыг хийсэн, холыг харсан, төлөвлөсөн. Тэрний нэг тийм амар гол юм яарсан гэсэн үг биш шүү. Эхлэн тавьж байгаа учраас учиргүй нэг тийм шууд одоо тийм одоо нэг баян базраа гэдэг тийм баян гэсэн үг биш. Гэхдээ тэрний эхлэл нь бол одоо энэ сараас сайхан тавьж эхлэх нэ гэж харж байгаамаа. За тэгэхэд чинь зүгээр нэг юу гэсэн үг биш шүү дээ. Одоо гой болчихно гэсэн үг биш. Гой болохын тулд юу хэрэгтэй юм? Суралцах хэрэгтэй. Яг тэр тал дээр одоо би яах хэрэгтэй, юу хийх хэрэгтэй, одоо юу нь одоо ямар ч уур чадвар хангалттай хэрэгтэй юм те. Эсвэл ямар хүний оролцоо надад их чухал юм гэдгээ та бас энэ сар сайхан тийм суралцаад мэдээ тэрийг сайхан судлаад тэгж явах юм их тийм хөдөлгөөнтэй одоо буцаа тийм энерги олж одоо сэтгэлийн догтлоо гэж ярьд юм да. Зарим хүмүүс бүр ингээд юу хийх мэдгийм. Одоо нэгнийхэн амьдрал өрнсөөр байгаа нэг тийм догтлох гоё ингээд тийм мэдрэмж байхгүй болсон. Тэгэл нэг юм өдөр хоног хүрэлцээ байдаг хгүй юу? Тийм мэдсээ байгаа сурцсан. Тэр нь болоод их гоё тийм гоё догтлсон юм болгосон. Одоо их тийм гоё мэдрэмжийг бол та энэ сар бас сайхан авах нэ гэж гарч иж байгаа юм аа. За тэгээд одоо таны толгой энэ сар их тийм юу явах болно? Газар дээр суурилсан амар тийм мөрөөдөлтийн тийм юу бол биш. Илүү тийм байж болох юмнуудыг сайхан төлөвлөсөн. За энэ байж болно. Яг ийм зүйлс бол яг үнэн зүйл. За энэ ч хотлаа даа гэд. Илүү тийм юмыг байж судлаасандаа их тийм гоё харсан үр дүнгээ шийдвэрүүдийг та бас гаргаж илүү тийм сэтгүүлч нь тийм маягаар байх юм байна гэж гарч иж байгаа юм аа. За тэгдгийм байж, болдгийм байж, бүтээдгийм байж те. Цаашаага яах вэ? Харин одоо харъя. Энд ч одоо ингэхгүй юу? Та ер нь хүмүүстэй харилцаанд та энэ тийм ер нь юу явах вэ? Амар нэг тийм орилж харсан юм тийм байхгүй. Та ер нь л тийм чимээгүй, ер нь юм хийждэг. Нэг яг тийм хүмүүстэй харилцаа болгох тийм хийх нь гайгүй байна. Яг 3 аяг гэдэг үгтэй гарч иж байгаа шин таны амьдралд хүмүүсээс орж ирнэ. Гэхдээ та нэг тийм хүмүүстэй амар тийм хүмүүсд төрүүлээд их тийм орж ирээ те хүмүүсийг гоё ингэж их нь арай гайгүй болчих юм байнамаа гэж гарч иж байгаа юм аа. Тэгэхээр одоо бүх юм бол зүгээр үү гэвэл зүгээр. Харин та өөртөө одоо анхаарлыг тавиад илүү одоо юмыг ажил дээр төвлөрөх хийх юм дээр төвлөрөөд явсан маш одоо чухал юм шүү гэж ихний үзээр одоо гарч байгаа юм аа. Хоёр дахьлаар гэвэл санхүү бус талууд дээр ийм байгаа юм. Ер нь та энэ сард аюу хайтайхан байх юм байна. Яаж хайтайхан байх вэ гэхээр одоо бүх зүйл таны одоо хүссэн шиг явж булсаагаа эхлэх юм байгаа юм. Та тэрнээ нэг тийм одоо харамсаад яана инегээд явах бол одоо шаардлага байхгүй. Зүгээр нэг юм одоо таныг одоо сүнснээс чинь гэх юм баг бүх юм чинь тийм гоё болгоё, бүтээ. За аюу хайтайхан байх юм байна тий. Одоо ер нь энэ сард би ийм юм хийх юм бол ингэж хийсэн юм лөө ухаарлын төлөвлөлтөөр та байх учраас акт тийм санхүү дээр бол тийм тэнэгтгүү зүйл явдал бол харьцангуй гайгүй гэж гарч иж байгаа юм аа. За тэгдэм байж. Ингэдэм байж тий. Гэтэл энэ ч одоо юу штэ дараа чи ингэ цаашдаа хийх юмнуудаа та бас маш сайн төлөвлөрөө гэж гарч иж байгаа юм аа. Хоёр дахь нь за 9 сава. За эхний өдөр бол бас боломжийн дагуу өдөр гарч ирлээ. Гэтэл хоёр дахь сава нэг л явцгүй зэрэгтэй байгааз юу гэсэн үг вэ гэхээр ийм байгаамаа. Одоо юу яадаг? Тэглээ гээд бас нэг тийм амар тийм бас бүх юм сайхан бас гоё үйл явдал болно гэсэн үг биш ээ. Мэдээж бас яахан тийм одоо шандас шаардсан, ядаргаа болсон, лайтай бас үйл явдлууд бас жижиг гарч ирвэл яах вэ? Гэхдээ энэ чинь үгдгийн тийм сорил талаасаа юм шүү. Энийг тийм заавал та өөр дээр тийм амьдрал яагаад хатуу юм бэ? Ээж гэдэг дуулаад байх шаардлагагүй юм аа гэж гарч иж байгаа юм. Тэгээд энэ чинь ийм болохтой юм аа.
9 саваа гэдэг чинь ер нь өнгөрсөнд би бас бодлож байгаа юм. Юун дээр алдж исэн бэ? Юун дээр онж исэн бэ? Тэгээ хамгийн амар муухай гэдэг чтэй. Амьдрал одоо юу боловч 100% татагдахгүй ч гэсэн бас нэг өөрөө хэсэг хэмнэлтэй гэдэг. Яг тийм хэмнэлээрээ бол ер нь яах юм те? Чи таны амьдрал ямаргуу хэмнэлтэй байдаг юм. Цаашаа юу тавтаж юу бас яаж болох юм бэ? Тэр талаасаа маш сайн анхаараа. Цаашаа татах зүйлсүүд уусаад давтагдана. Тэрэн дээр анхаарсан багтал бусд нь ер нь тийм давгүй зүйл юм а гэж гарч иж байгаа юм. Тэгээд бас нэг ингээд тийм сайн чин явцны үр дүнд сарын сүүл гэхтөө таны амьдрал аюу айтайхан болчих юм аа. Одоо тэгвэл хичээл зүтгэл хүнийг маш сайхан авч үздэг гэдэг штэ. Яг тэрнтэй адилхан таны амьдралаас угнал чинь 10-аас 9-ийн хооронд. Тэгэхээр та одоо яг тийм 10 руу ороход угнуулыг амьдралын гоё бүтээл рүүгээ 10 руу ороход их тийм ойрхон байна гэж гарч байгаа юм аа. Тэгэхээр бүх юм зүгээр гэхдээ одоо тийм зүгээр биш гэж санагдуулах зүйл явдал бол бас зөндөө бас тодорхой хэмжээний болох юм а гэдгийг танд одоо сануулж хэлэх хэрэгтэй байна. Тэгэхдээ мэдээж дүрмийн дагуу ингээд тийм лайтай бас тийм балаа үйл явдлууд бол болж л таараа. Тийм нөхцөлд бол юу штэ хөө бас л тэгэл хэцүү штэ. Тийм жоохон залхуурсан, ядаргаа болсон тий. Эсвэл яг юм хийх гэхээс одоо юу болсон төвөгшөөсөн тийм үйл явдлууд зөндөө л болж таарна. Тийм нөхцөлд та бас нэг тийм амар их одоо юу яах шаардлагагүй одоо зовох эсвэл зүтгэх шаардлага бүхэн зөв талаасаа бол болох юм аа гэж гарч иж байгаа юм аа. За энийг одоо юу яана? Дахиад нэг рүү одоо ингэ харна. 9 саваа шүү дээ хөө. Тэгтээ юу яагаарай. Жохон ачааллах учраас ер нь биехээгээ жохон ядаагаарай, амраагаарай. Заавал өөрийгөө бас ингээд яах шаардлага байхгүй шүү дээ. Одоо зовоож зүдрэх шаардлагагүй. Амрах үедээ амар, тайван байх үедээ тайван бай. Зүгээр сайхан юм дээр бол сайхан бай гэж гарч иж байгаа юм аа. За одоо юу яа? 3 дахь өдөр. Юу гард ирсэн? 3 аяга. За энэ хөзөр бол их дажгүй хөзөрөө. Төрөө хэсэнчлэн одоо хүний танд руу уус амьдрал хүмүүс орж ирнэ гэд. Мэдрэмжийн хувьд та бас тийм энэ сар болоо үнэ хэлээ. Яг ажил төрөл хийх мэт хувьд бол үнэхээр ачаалтай ядраах тийм сар бол байх болно. Гэхдээ мэдрэмжийн хувьд үнэхээр тийм сайхан одоо тийм гоё тийм хүүхдээ шиг тийм ажрал мэдсэн сайн тийм сар бол байх юм байна гэж гарч иж байгаа юм. Яагаад вэ гэхээр 3 яг бол яг л тийм байдаг. Эч одоо харалтаа тулгаа сайхан болгоё, бүтээе, аргыг нь олё тийм гоё л одоо хөзрөө байгаа ч дээ. Яг тэрнтэй адилхан таны амьдралаас тийм гоё амьдралаа сайн хүмүүс орж ирж гин, хайр дурлаж юм уу? Эсвэл тань талын юм уу сайн хүмүүс орж ирэх юм байна. Тэгээд зүгээр нэг яахгүй сарын сүүлэр юм уу? Эсвэл гой зүйлсүүдийг аягүй сайхан тийм тэмдэглээд гоё явах юм байгаа юм шүү гэж гарч иж байгаа юм аа. Одоо чи юу шүү дээ? Сарын сүүлээр танд их гоё тийм тэмдэглэхүйц гоё үйл явдлууд бол зөндөө болно. Энэ чинь хүний л амьдрал бас сайн зүйл болно, муу зүйл болно. Тэгээд гэхдээ зүгээр нэг муу зүйл болох биш. Таны амьдрал тийм гоё нэг юм та хүрч байгаа байхгүй юу? Яг та тэрнээ хүрсэн тийм сайхан гоё үйл явдал болно гэж гарч иж байгаа юм. Тэгэхээр битгий юмд их тийм одоо санаа зовох хэцүү байгаарай. Та ямар ч сарын сүүлэр бол аюу гоё юмдаа сайхан үр дүндээ хүрээд гоё ингээ болчих юм байгаамаа гэж гарч иж байна. За тэгэхээр сүүлээс нэгнээс нь битгий сайхан дүгнээд авъя. Ер нь бол та санхүүдлэр их тийм ингээ юм дүгнсэн тийм байдалтай бол байх юм байна. Гэхдээ яг зөв зүйлөө сайхан орж ирэн жоохон ачаалттай ядрах юм бол болно. Харин хувийн харилцаа тал дээр маш сайн зүйлсүүд зөндөө гарч ирнэ. Тэгээд одоо сүүлийн өдөр бол одоо танд бас аль жаргалын үед мэдрэмж орж болох сайхан зүйлүүд болж юм байна гэж гарч иж байна. За харин одоо гаргалгын нэрс зүгээр орцгоё. За
10 чулуу. За таны санхүүг маш сайхан байдал руу уг нь оруулах гайл яваад байгаа юм байна. Эндээ бол битгий нэг тийм өөрийгөө тийм юу яагаар хэцүү байлгаарай. Одоо ийм зовлоо, зүдэрлээ яалаа хэлээ гэхгүйгээр бүх юм сайн талаараа бол болж байгаа. Бүх юм ч аюу хайхтай руу бол орно. Одоо тийм учраас одоо таныг их тийм гой зүйл рүү бол оруулах гэдэг юм байна гэж гарч иж байгаа юм. Энэ нэг талаасаа бол 10 чулуу гэдэг бол 10 зуусны өдөр. Бүх зүйл маш сайхан байна. Бүх зүйл аюу хайхтайхан болж байна тийм. Битгий өөрийгөө нэгдгийн хэцүү мэдрэмжнэр яал хэлээ битгий буруутгаарай. Бүх юм зүг зүгээр байгаа шүү гэж гарч иж байгаа юм. Нөгөө талаасаа битгий бас өөртөө амьдралын сайн сайхныг харамлаарай. Энд чинь бас ажиллах хэрэгтэй юм, амьдрах хэрэгтэй юм. За харин хоёр дахь нь чулууны хаан буюу чон. Ер нь амьдрал таны жоохон тийм юу руу л оруулаад байна шүү дээ хөө. Өвөл хүүтэнд чон явцгүй шүү дээ хөө. Мах байхгүй, хүүтэн өвсөдөхгүй тийм шүү дээ. Яг тэр шиг таны өс тийм гоё ч биш юм аа өстө уучлаарай. Жоохон үе мэдрэмж тал дээр ч юм уу эсвэл ажил төрөл тал дээр тийм боломж шахсан үйл явдлууд болох шүү. Тэгэхээр битгий өөрөөсөө тийж буруутгаараа заяа. Амьдрал ягаад юм болгоныг одоо өөрөөдөө тийм буруу аваад яалаа хэлээ гэж битгий их юм бодоорой. Бүх юм тийм зүгээр байгаа. Таныг яач гэвэл жоохон шандас шар зүйлүүд бол зөндөө болж байгаа гэж гарч иж байгаа юм аа. Тэгээд харин тэр зма энийг та давсны дараа та маш гоё тийм буйны үйл ажил, сайн сайхан үйлчлүүд одоо нэгсэндээ таны амьдралд гоё зүйлс зөндөө болно. Нэгсэнд зөв үеийн үрээрээ орно гэж гарч иж байгаа юм. За харин одоо юу вэ? 3 дахь өдөр. 2 аяга. Одоо сэтгэл хөдлөн байдал. Таны амьдрал их гоё болох юм байна. Энэ сарын сүүлээр та их гоё хүмүүстэй уулзах юм байна. Сайн сайхан одоо ингээд гоё хүмүүстэй уулзраад эсвэл таны амьдралд орж ирэх болно. За ер нь бол хайр дурлал тал руугаа байж болно. Гэхдээ ерөнхийдөө бол биш байсан ч гэсэн таны амьдралд их тийм сайн сайхан зүйлсийг бол оруулах тийм хүн таны амьдралд бол энэ сар орж ирэх юм байна гэж гарч иж байна. Тэгээд тэр нэм байгаа юм. Тэр хүнтэй та аягүй сайхан ойлголцох одоо ойлголцол төр маш сайн байх юм шүү. За ингээ ерөнхийдөө буцхан дүгнэхэд бол одоо та яг тийм санхүү талаа маш гоё тийм доктортой байдал руу таах гоё тийм чиглүүлж байгаа бөгөөд энэ сар таны үнэхээр тийм бүрэлдэх тийм одоо хурдлуулах хүчтэй сайн гарах зүйл зөндөө болно. Гэхдээ танд туслах хүмүүс бол одоо сарын дундуур хүмүүсээр орж ирэх учраас бас сайн сайхан зүйлүүд болно. За харин одоо Oracle гэдэг юу гэж зөвлөсөн байна? Харцгаая. За одоо юу шүү дээ хөө. Одоо баялагтай сэтгэл хангалуун байдал одоо юу яцсан. Миний одоо бүр төрхөөс ингэ сайхан байдаг зүйл юм аа. Би юу яана? Энийг бол авах хэрэгтэй гэдэг. Яг тийм зүйлийг та өөртөө өг. Ингээл заавал нэг юм хөдөлмөрлжээ. Заавал ингээд ясмахтай шартаа хатцтай шармахтай хатчиж ингэ тийм сайн сайхан болно гэдэг бодолтой биш. Зүгээр л тийм бүх юм сайн сайхан болно. Бүх юм сайхан зөөлөн өөрөөрөө болно гэдэг сайхан бас тийм манифест хийгээ явбал бас амьдрал чинь тийм заавал хэцүү шаардлагагүй үстэй. Зөөлөн байвал бас буруудахгүй үстэй. Яг тийм зүйлс таны бас сайхан тэмүүлж төлөх одоо төлөх хэрэгтэй байна гэж гарч иж байна. Ер нь та бас сэтгэлгээ анзаараа. Заавал ийм хэцүү ингэж тийм эсвэл заавал ганцаараа юм хийх шаардлага байхгүй. Амьдрал танд хүмүүс туслая гэж яваад та тэрийг сайхан тусламжийг өртөөс сайхан оруулж байгаарэ гэж одоо гарч иж байна. За харин хоёр дахь нь одоо та амархаараа маш сайхан тийм үр дүн одоо үүсгэж чаддаг. Ер нь бас жоох хоёр их гэдэг нь заавал нэг юм өөрийгөө тийм зовоож ээж амралтгүй ажиллаж ээж нэг тийм гүрийж ээж шар хатаа гарч ээж тийм юмд хүрнэ гэдэг тийм үр дүнтэй байх юмгүй бай. Тийм байхгүй шүү дээ хөө. Өөрийгөө бас амраах үедээ амрааж, хайрлах үед нь хайрлаж угаас таныг тийм зовоох ингээд шар хатаж хатаах одоо арчаагүй дууд зөндөө байгаа. Тэрэн дээр та нэмэгдэж яах гэсэн заа юу.
Зөвөр өөрийгөө сайхан хайрлаж сайхан яв гэж гарч иж байна. За харин энэ сар таны энерги одоо ямар хөө байх нь харцгаая. За 2 зоос болж шүү. Ер нь амьдралыг шин тийм их өөрчилсөн одоо юм санхүүдлаараа их тийм өөрчлөлтөө чиглүүлсэн тийм сайхан сар байх нэ. Бүх зүйл аюу тийм таныг одоо санхүүдэл дээр чинь чиглүүлэх зүйлсүүд бол зөндөө болох юм байна. Тэгээ нэмээд амьдрал чинь бас өөрчлөлтөнд орох юм байна. Гэж бол одоо тийм өөрчлөлийн төлөө таны энерги нь одоо таныг чиглүүлэх юм байна. Ерөнхий тал руугаа бас та манифест хийхээр бас аюу тийм гоё үр дүнтэй юм шүү гэж одоо гарч иж байна. За хоёр дахь нь аягны хатан. Ер нь хүнийг таних, мэдрэмжэн дээр орох тэ одоо тэр талын энерги маш сайн байна. Энд юу болоод байна? Хин намайг ингэ сэтгүүлэхэд байна? Хин яг яах гэдгийг одоо мэдих тийм одоо зүүн сувж нь энэ сар илүү өндөр байх юм байна гэж гарч иж байна. За тэгээ 3 дахь өдөр маань дуслаа. Хөдөлж хэлбэрийн хаалгацсан бол лайк дараарай, шеэр хийрээ, сабскрайб дараарай. Мөн донешн юу бол маш баярлах болно. За тэгээ мөн та бүрийн нөхцөл дээр юу хийх өсч чинь ямар хөө зорилготой байна те. Юуны төлөө тэмүүжин гэдгийг бичээ явуулвал тэр чинь төлөө сайхан манифест хийгээд залбирал төлөө өрөөдөх болоо. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн санаа хүссэн өрөө. Тэгээ дашрам дурдахад ингээд та болон таны дотны хүн чинь байнгын стресстэй ингээ уур хуцаартай хэцүү ингээ төвөгтэй байгаа бол юу яагаад та бүхэн одоо орох гэхэл миний одоо хөзөр энерги цэвэрлээд авсыг хэлээд үзээрэй. Ердөө 10-20 минут сайхан та одоо юу яагаад давстаа усан дараад эсвэл одоо төгтөр усан ч байсан болно. Тэгээд 10-20 минут сайхан бясалгыг гараад ирэхээр таны энерги авч маш сайхан цэвэрлээд аюу гоо сайхан тайвшраад би хаж амраад гараад ирэх юм байна шүү. За тэгэхээр сүүлд нь хэлээд юу яая? Өөрийгөө юмд нэг тийм буруутгамааргүй байна. Бүх юм зөв зүгээр ингээд Бурхны зааваас нь замаар явж байгаа заа юу. Тэр бол өөрийгөө нэг тийм одоо алдлаа яалыг шаардлага байхгүй. За тэгээ одоо дараад чинь хөсөлтөлтөөр уулзцгаая. Тэгээ сайн санаа хүсье.